Тухайн үед Крис Ву гэдэг нэр хятадын entertainment ертөнцид зүгээр нэг уран бүтээлчийг илэрхийлдэггүй байлаа. Энэ нэр бол мөнгө, нөлөө, мөрөөдөл залуусан шүтээн брэндүүдийн баталгаа. Продюсеруудын найдваргсан бүхнийг багтаасан ойлголт байв. Түүний нэг пост хэдэн 10 сая хандлт авдаг, нэг сурталчилгаа хэдэн сая долларын үнэтэй. Харин нэг кинон тоглох нь урьдчилан баталгаатай ашиг гэсэн үг байлаа. Гэвч энэ бүхний цаана яг ямар хүн оршиж байсан бэ гэдэг асуулт тухайн үед хэн нэгний толгойд орж ирэх завгүй шахан байсан юм. Учир нь Крис Ву бол амжилтын өргөл дээр зогсож байсан од байлаа. Крис Ву буюу жинхэнэ нэрээрээ Ву Йифан 1990 онд Хятад улсад төрсөн. Түүний багнаас тогтворгүй орчинд өнгөрсөн гэдэг. Эцэг эхэн салж тэр ээжийнхээ хамт ердөө 10 настайдаа Канадын Ванкувер хот руу нөөстөн түүний амьдралын чиглэлийг үнцээр нь өөрчилсөн. Хэл мэдэхгүй, найз төхөдгүй, шин соёл донд ганцаардж өссөн тэрхүү барууны нийгэмд хурдан ууссан ч дотроо байн хоёр өөр ертөнцийн донд орших мэт мэдрэмжтэй байсныг ойр тойрных нь хожимд урсан ярьдаг. Ванкуверт байх хугацаанд тэр спортлог, өөртөө итгэлтэй, царайлаг өсвөр насны хүү болон төлөвшсөн. Сагсан бөмбөг тоглож, барууны хөгжмийг сонсож, өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдэрч өссөн тэрхүү нэг л мэдхэд тайз, камер олонний анхаарал татагдах болсон байв. Энэ сонирхол нь 2007 онд түүнийг Солонгосын SM Entertainment компани Ванкувер зохион байгуулагдсан шалгаруулалтанд оролцоход хүргэв. Тэр шалгаруулалтанд тэнцэнэ гэдэг бол мянган залуусын мөрөөдөл. Харин тэнцсэний дараа эхэлдэг амьдрал бол бүрч хатуу. Крис 2008 онд Сөүлд очиж 4 жилийн турш бэлтгэл хийсэн. Өглөө оройгүй бүжиг, дуу, хэлний сургалт, жин хасах шаардлага, сэтгэл зүйн дарамт. Хин нэгнийг өнөөдөр магтаад маргааш нь хасдаг entertainment үйлдвэрлэлийн хүйтэн системд тэр өсөж бойцсон. 2012 онд EXO хамтлаг дебют хийж, Крис Ву Аз даяар танигдсан суперод боллоо. Тайзан дээр түүний дүр бол төгс байсан. Өндөр нуруу, барууны төрх хүйтэн харц, өөртөө итгэлтэй алхам. Харин тайзны цаана тэр үргэлж хяналтанд байдаг алхам бүрэн тооцоотой, хувийн амьдралгүй шахам залуу байсан. 2014 онд тэр гинэт EXO-г орхиж Хятад руу буцсан. Энэ шийдвэрийг зарим нь зоригтой, зарим нь уралт гэж харсан ч бодит байдал дээр Крис Ву өөрийнхөө эрх мэдлийг бүрэн авахыг хүссэн байсан гэдэг. Хятад улсад буцсны дараа түүний карьер тесрэлт хийсэн. Тэр кинонд тоглож, хит дуунууд гаргаж, телевизийн шоунд оролцсон, олон улсын брэндүүдийн нүүр царай болж нөлөө нь улам тэлв. Алдар нэртэй хамт эрх мэдэл ирдэг. Эрх мэдэлтэй хамт хүмүүс дуугүй болдог. Крис Вугийн эргэн тойронд түүнийг хамгаалах менежерүүд, хуульчид, агентлагууд, фэнүүдийн асар том айран байсан. Тэр юу ч хийсэн бай хэн нэгэн үргэлж түүнийг өмгөөлж, тайлбарлаж, асуудлыг дарах боломжтой мэт санагдаж байлаа. Гэвч түүхэнд олон удаа давтагддаг нэгэн үнэн бий. Хэд удаан хяналтгүй явсан эрх мэдэл эцэстээ өөрийгөө устгадаг. Крис Вугийн хувьд энэ мөч 2021 оны 100 ирсэн. 2021 оны 100 Хятадын интернет ертөнц нам хүн биш байсан ч тийм аимшигтай донсолгоо удаан хугацаанд болоогүй байлаа. Оддын хайр дурлал, салалт, шууган ээлж дараалан гардаг Weibo дээр нэгэн пост жирийн өдрийн нэг мэдэмэд харагдсан ч дотор нь нуусан өгүүлбэрүүд огт өөр байсан. Гоо сайхны инфлюенсер Дүү Мэйшүү гэдэг нэр тэр үед олон танигдсан од биш ч түүний бичсэн үгс нэгэн суперодын төгс дүрд анх удаа томоохон ан цав гаргасан юм. Дүү Мэйшүү өөрийгөө хохирогч гэж шууд зарлаагүй. Тэр ихэндээ Крис Вутэй үерхэж байсан тухайга 2020 оны төгсгөлөөс 2021 оны хавар хүртэлх харилцаа. Мөн гинэт холбоо тасарч дараа нь өөр эмэгтэйтэй хамт папараццийн дуранд өртсөнийг олж харснаа л бичсэн. Энэ нь анхны харцаар жирийн нэгэн гомдсон бүсгүйн сэтгэлийн үг шиг санагдсан. Гэвч уншигчид өгүүлбэр бүрийн цаана нэг л эвгүй үнэр байгааг анзаарч эхлэв. Удалгүй Дүү Мэйшүү өөрийнхөө туулсан нэг шөнийн тухай илүү тодорхой ярьж эхлэв. Ажлын боломж, клипэн тоглох магадлал, танилцуулах уулзалт гэсэн үгсээр урьж, арх уулгаж, эсэргүүцэх боломжгүй байдалд оруулсан тэр нэгэн оройг дурсан. Сэрэгт нь өөрийнх нь бие, өөрийнх нь биш болсон мэт санагдсан байна. Ухаангүй үед нь юу болсныг асуухад хариу өгөөгүй, удалгүй бүх холбоо тасарсан тухай бичсэн нь олон хүний зүрхийг ар зайлах. Гэхдээ энэ бүхнийг нэг хүний мэдүүлгээр үнэн гэж үзэхэд хэцүү. Яг энэ үед Дүү Мэйшүү нэг алхам урагшилж, өөрийнх нь инбоксд ирсэн мессежүүдийн скриншотуудыг нийтлэв. Тэнд өөрөөр нэртэй өөр хотод амьдардаг, зарим нь гадаадад сурдаг охид ижил төстэй түүх ярьсан байв. Архитай үдэшлэг утсыг нь хурааж авах, ганцааранг нь үлдээх. Дараа нь юу болсныг бүрэн санахгүй сэрэх тухай өгүүлбэрүүд хэтэрхий ижилхэн байсан. Ингээд энэ түүх ганц харилцааны гомдлоос илүү зүйл болж эхлэв. Дүү Мэйшүү нэг постороо зогсоогүй. Тэр дахин бичиж өөрийг нь биш, биднийг сонсгож шаардаж эхлэв.
Тэр өөрийгөө анхныч биш, сүүлчигч биш гэж мэдэгдсэн нь олон хүний хувьд хамгийн амжигтай өгүүлбэр байсан. Крис Ву болон түүний агентлаг хариу мэдэгдэл хийж бүхнийг эрс үгүйсгэв. Скриншотууд хурамж Дүү Мэйшүү анхаарал татах гэсэн гүтгэлэг тараасан хэмээн мэдэгдэж хууль ёсны арга хэмжээ авна гэдгээ зарлав. Зарим хэвлэл, зарим фэнүүд ч энэ байр суурийг дэмжсэн. Алдартай хүнийг унгаах гэж хинч юу ч зохиож чадна гэсэн үзэл олон хүний толгойд байлаа. Гэвч энэ удаад өмнөх шуугиануудаас нэг том ялгаа байв. Дүү Мэйшүү ганцаараа байгаагүй. Түүний араас өөр эмэгтэйчүүд дуугарч эхлэв. Зарим нь нэрээ нууцалж, зарим нь гадаадын хуульчдаар дамжуулан мэдүүлэг өгсөн. Тэдний яриа хорондоо танихгүй атлаа ижил схемтэй байсан нь нийгмийн анхаарлыг бүрчих татав. Нэгэн гадаадад амьдардаг охин энэ бол нууц биш, харин ч ил нууц гэж хэлсэн нь хүмүүсийг сочров. Тэр охин Крис Вугийн үдшилтэд очиход утсыг нь хурааж авдаг, зураг бичлэг үлдээх боломж олгодоггүй. Бас бүх зүйл урьдчилан зохион байгуулалттай мэд санагддаг байсан тухай ярьжээ. Чухам энэ мөчөөс эхлэн олон нийтийн хандлага аажмаар өөрчлөгдөж эхлэв. Эхэндээ эргэлзэж байсан хүмүүс асуулт тавьж, асуулт тавьсан хүмүүс эргэлзэж, эргэлзээ нь дарамт олон хувирсан. Хэрвээ энэ худлаа юм бол яагаад ингэтлээ олон хүн ижил зүйл ярьж байна гэсэн асуултыг хинч тойрч гарч чадаагүй. Крис Ву удалгүй дуугарав, тэр өөрийн Weibo дээр арх уулгаагүй, албадаагүй, насан туршаагүй хүүхэдтэй холбогдоогүй. Хүч хэрэглээгүй гэж нэг нэгээр нь үгүйсгэсэн. Гэвч тэр мэдэгдэл олон хүнийг тайвшруулсангүй, харин эсэргээрээ яагаад ийм нарийн зүйлсийг нэг бүрчлэн үгүйсгэж байна вэ гэсэн шинэ асуултуудыг төрүүлсэн. Ингээд энэ түүх интернетийн хэрүүл маргаанаас давж бодит амьдрал руу шилжих мөч ойртсон. Учир нь зарим нэр дурдгдсан огноо, зарим тодорхой байршлууд, зарим мөнгөний шилжүүлгүүд бодит баримтаар батлагдах боломжтой болж эхэлсэн юм. Харин төр хууль цагдаагийн байгууллагууд ийм хэмжээний нийгмийн дарамтыг үл тоож чадахгүй. Ийхүү 100 ганц постоор эхэлсэн дуу хоолой Бээжингийн хаалттай хаалганы цаана хүрэх замдаа оржээ. Ер нь интернетийн дуйлан бодит амьдрал чилжих мөч үргэлж нам гүм эхэлдэг. Албан ёсны мэдэгдэл, хууль ёсны үгс хэд товч өгүүлбэрүүдийн цаана томоохон машин аажмаар хөдөлж эхэлнэ. 2021 оны 7 дугаар сарын сүүлчээр Бээжингийн Чоян дүүргийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэл яг ийм байв. Тэд онлайнаар тархсан мэдээллүүдийг шалгаж эхэлсэн, бодит баримтуудыг нэгтэлж байгаа гэж л бичсэн. Гэхдээ энэ өгүүлбэрүүдийн ард Крис Вугийн төгс харагдаж байсан хамгаалтын хаан аль хэдийн ан цавтай болсныг цөөнхөн анзаарч байлаа. Мөрдийн шалгалтын анхны шатанд нэгэн шөнийн түүхийг цаг, минут, байршил, оролцогчдын тоо зэрэг бүгдийг нь задлан тавьсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 5-ны орой шөнийн 11 цаг орчинд клипний эмэгтэй гол дүр сонгох нэрээр үдшилэг зохион байгуулжээ. 10 орчим хүн оролцож, арх ууж, ширээний тоглоом тоглон өглөөний 7 цаг хүртэл үргэлжилсэн. Үдшилэг тарсны дараа хүмүүс явж Дүү Мэйшүү ганцаараа үлджээ. Тэр өдрийн үйл ажиллагааны дараалал мөрдөн шалгагчдын хувьд асуултын цөм байв, харин баримтууд нь хүйтэн байлаа. Мөнгөний шилжүүлэг, харилцааны түүх, орж гарсан цагууд. 12 дугаар сарын 8-нд Крис Ву Дүү Мэйшүүгийн данслуу мөнгө шилжүүлсэн нь баримтаар батлагдав. Энэ мөнгө юуны төлөө байсан бэ гэдэг асуулт тухайн үед хоёр өөр түүхтэй байсан. Нэг талд нь сайн дураар болсон харилцаа, нөгөө талд нь болсон явдлыг дарах гэсэн оролдлого. Мөрдөн шалгагчид аль нэг нь шалгаж эхлэв. Энэ хэрэг дан ганц Дүү Мэйшүүгийн мэдүүлгээр хязгаарлагдаагүй. Интернетийн орчинд энэ дүүлэн эд оргилдо хурж байх үед 3 дахь этгээдүүд гарч ирсэн нь байдлыг бүрч бодлонтой болгосон. Лүү Тяв нэртэй этгээд нэгэн зэрэг хэд хэдэн дүрд хувирж хоёр талын хооронд мөнгө шахах орлого хийсэн нь илэрв. Тэр өөрийгөө эмэгтэй хүмүүстээр дүрсгэн Дүү Мэйшүүтэй холбоо тогтоож авсан мэдээлэл ашиглан Крис Вугийн талд дарамт үзүүлэхийг оролдов. Нөгөө талд нь өөрийгөө хуульч мэтээр дүрүүцүүлж Дүү Мэйшүүгээс мөнгө татах гэж оролдсон нь илчлэгдсэн. Ингэж хэргийн дундуур ашиг олох гэсэн этгээдүүд гарч ирэв. Энэ зарлан илэрхэд мөнгө, итгэл, айдас солилцсон нэгэн эмх замбраагүй дүр зураг ил болсон. Крис Вугийн ээж Дүү Мэйшүүгийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь мөрдөн шалгалтанд бүртгэгдэв. Энэ нь хожим олон нийтийн дунд амыг нь таглах мөнгө байсан уу, эсвэл залилангийн урхинд орсон хэрэгүү гэсэн маргалдааныг улам дээврээсэн. Гэвч цагдаагийн хувьд нэг зүйл тодорхой байсан. Хэн нэгэн үнэхээр буруугүй байсан бол ийм их хэмжээний мөнгө яагаад энд холбогдож байна вэ гэсэн асуулт. Үүнтэй зэрэгцэн өөр нэгэн этгээд гүтгэлгийн хэрэгээр баримтлагдсан олон нийтийн ойлголтыг улам бодлуулв. Зарим Weibo хэрэглэгчид өөрийгөө Крис Вугийн ойрын хүмүүстээр танилцуулсан этгээд баримтлагдсныг энэ хэрэг бүхэлдээ худлаа байсан биш үү гэсэн яриа хэсэг хугацаанд хүчтэй таарах. Гэвч энэ нь үндсэн мөрдөн шалгалтыг зогсоогоогүй.
Харин ч эсэргээрээ олон худлаа дуу хоолой дундаас бодит баримтыг ялгах ажиллагааг илүү гүнзгий болгосон. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүх зүйл гинэт эргэв. Крис Ву Бээжингийн Чоян дүүргийн цагдаад цаатуулагдсан тухай мэдээ цацагдав. Сэжигтэн гэдэг үг түүний нэрийн өмнө анх удаа албан ёсоор бичигдсэн нь энэ байлаа. Олон хүний хувьд итгэхэд бэрх, харин заримынх нь хувьд зайлшгүй төгсгөл мэд санагдсан мөч. Түүнийг саатуулагдсны дараа төрийн хэвлэлүүд нэгэн зэрэг ижил өнгөйстэй өгүүлбэрүүдийг нийтэлж эхлэв. Алдар нэр болон гадаадын иргэшил Канад хүн байсан ч хинч хуулийн өмнө дархлаатай байж чадахгүй гэдгийг сануулсан өгүүлбэрүүд тасралтгүй гарсан. Энэ нь зөвхөн нэг хүний хэрэг биш, харин бүхэл бүтэн салбарт өгчгүй дохио байсан. Энэ мөчөөс эхлэн Крис Вугийн хамгаалтын хан бүрэн нурж эхлэв. Интернетийн хамгаалалт, фэнүүдийн дайралт, агентлагийн мэдэгдэл, мөнгөний урсгал гээд өмнө нь түүнийг аварж ирсэн бүх зүйл одоо харин эсрэгээрээ мөрдөн шалгалтын материал болж хуурч байлаа. Харин хамгийн чимээгүй, хамгийн аимшигтай зүйл бол бодит хохирогчдын нэрс нэг нэгээрээ баримтын хавц дотор бичигдэж эхэлсэн явдал байлаа. Шүүхийн танхимд орж ирэх мөч бол олон оддын хувьд карьерийн төгсгөл байдаг. Харин Крис Вугийн хувьд энэ бол зүгээр нэг нэр хүндийн уналт биш, харин эрх мэдэл, хамгаалалт, хөршгүй гэсэн ойлголтын бүрэн нуран уналт байсан. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Бээжингийн Чоян дүүргийн ардын шүүхэд түүний хэргийг хаалттай хэлэлцэв. Хаалттай гэдэг нь нууцлаг гэсэн үг биш, харин хохирогчдын нэр төр аюулгүй байдлыг хамгаалах хууль ёсны шаардлага. Гэвч энэ хаалттай хаалганы цаана өрнсөн зүйлс Крис Вугийн олон жилийн турш бүтээсэн дүрийг үндсээр нь нураасан. Шүүх олон нийтийн өмнө маргаан өрнүүлээгүй. Интернетийн дуйлаан, фэнүүдийн итгэл, агентлагийн мэдэгдэл энд ямар ч аж холбогдолгүй. Энд зөвхөн баримт, мэдүүлэг, цаг хугацаа бие махбод эсэргүүцэл байсан. Прокуроруудын гол анхаарсан зүйл бол зөвшөөрөл гэдэг ойлголт байв. Согтууруулах ундаанд мансуурсан ухамсар бүрэн бус үед өгөгдсөн хариу үйлдэл нь бэлгийн харилцаанд орох хууль ёсны зөвшөөрөл мөн үү гэсэн асуулт энэ хэргийн төвд байлаа. Шүүх Крис Вуг 2020 оны 11-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд өөрийн гэртээ 3 өөр эмэгтэйг согтуу багт нь хүчинцэн гэж тогтоосон. Эдгээр эмэгтэйчүүдийн мэдүүлэг хоорондоо танихгүй атлаа ижил нөхцөл байдал, ижил орчин, ижил дараалтай байсныг шүүх онцлов. Үдэшлэг, арх, ганцаар ангин үлдээх, маргааш нь тодорхой дурсамжгүй сэрх. Энэ бол давтагдсан схем байлаа. Үүнээс гадна 2018 оны 7 дугаар сарын 1 өдөр Крис Ву өөрийн гэртээ 2 эмэгтэйтэй хамт бэлгийн харилцаанд орсонд нотлогдсон. Хятадын хуулиар олноороо садар самунд оролцох нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд алдар нэртэй эсвэл хувийн орон зайд болсон эсэх нь ял шийтгэлд нөлөөлдөггүй. Энэ заалт олон хүнд соёлын ялгаатай мэт санагддаг ч шүүхийн хувьд хууль бол хууль. Шүүхийн шийдвэр 2022 оны 11-р сарын 25-нд гарчээ. Танхимд сууж байсан цөөн хүний хувьд энэ бол нам гүм хүйтэн мөч байсан гэдэг. Крис Ву 3 эмэгтэй хүчинсэн хэрэгээр 11 жил 6 сарын 20 ял. Мөн 2018 онд үлдсэн бүлэг сексийн хэрэгт нь 1 жил 10 сарын ял авч нийлээд 13 жилийн 20 ялыг сонсчээ. Ялаа эдэлж дуусны дараа Хятадаас албадан гарах шийдвэр нэмэгдсэн. Учир нь тэр Канадын иргэншилтэй учраас ийм шийдвэр гарсан юм. Энэ бол зүгээр нэг ял биш байлаа. Энэ бол Хятадын шүүх алдар нэр бол хамгаалалт биш гэдгийг ил тод зарласан дохио байсан. Үүнтэй зэрэгцэн татвараас зайлсхийсэн хэрэгээр 600 сая юаны торгол ноогдуулсан нь Крис Вугийн санхүүгийн эзэнт гүрнийг ч мөн нурсан гэдгийг илтгэв. Мөнгө, нэр хүнд, ирээдүй гурвуулаа нэгэн зэрэг таслагдсан. Крис Ву харин давж залдав, тэр буруугүй гэдгээ нотлохыг оролцсон. 2023 оны 7 дугаар сарын 25-нд болсон давж залдах шатны шүүх мөн л хаалттай явагдав. Канадын элчин сайд ям урьдчилан мэдгдсэн ч оролцох хүсэлтийг нь хүлээн аваагүй. Энэ нь олон улсын анхаарлыг татсан ч шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй. Ингээд анхан шатны шүүхийн баримтууд хангалттай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэн. Крис Ву тэр танхимд байсан. Ойрын хамаатнууд нь ч мөн тэнд сууж байлаа. Харин энэ удаад фэнүүд, камер, хамгаалагчид урай лозон байгаагүй. Зөвхөн хууль, шийдвэр, эцсийн зэг. Энэ мөчөөс эхлэн Крис Ву Хятадын entertainment ертөнцид нэрээ үлдээхээ болсон. Харин ял эдлэгч хожим албадан гаргадах гадаадын иргэн гэсэн тодорхойлолт түүний цорын ганц статус болж үлдсэн. Алдар нэр хичнээн хурдан босдог шигэ хичнээн хурдан нурж болдгийг энэ хэрэг тод харуулсан юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа хамгийн хурдан хөдөлсөн зүйл бол шоронгийн хаалга биш байлаа. Харин дижитал ертөнц.
2021 оны 8 дугаар сарын эхний өдрүүдэд Крис Ву гэдэг нэр Хятадын соёлын санах ойгоос арчигдаж эхэлсэн. Энэ бол жирийн бойкот биш, энэ бол системтэй шат дараалсан эргэж буцахгүй арилгалт байсан юм. Түүний бүх дуу хөгжмийн платформудаас устгагдав. QQ Music, NetEase Music дээр олон жилийн турш тэргүүлж байсан дуунууд нь нэг шөнийн дотор алга бол. Weibo болон Douyin дахь аккаунтууд хаагдаж дагагчдын тоо тэглэгдсэн. Тоглосон кино, телевизийн бүтээлүүдийн пострууд дахин засагдж, нэр нь устгагдж, зарим бүтээл огт гараагүй. Энэ бол зүгээр нэг тоглоулахгүй байх шийдвэр биш, харин байгаагүй мэт болгох оролдлого байлаа. Брэндүүд ч нэг нэгээрээ мэдэгдэл гаргасан Louis Vuitton, Porsche, Lancome, Bulgari, L'Oreal мэн зэрэг олон улсын томоохон компаниуд хамтын ажиллагаагаа цуцалж, түүнийг оролцуулсан бүх сурталчилгааг устгасан. Зарим нь уучлалт хүртэл гуйсан. Учир нь энэ хэрэг зөвхөн нэг одын тухай биш, харин брэндүүдийн ёс зүйн байр суурийн тухай асуултыг босгосон юм. Харин одоо Хятадын entertainment ертөнцид Крис Вугийн нэр бараг дурсагтгаа байсан. Тэр зүгээр нэг унсан од биш, харин системийн зүгээс бүрэн арчигдсан хүн. Түүний оролцсон зарим кино, драма өнөөдрийн хүртэл аль биесээр цацагдаагүй хэвээр асрыг хөрөнгө зарцуулсан бүтээлүүд байгаагүй мэт хаягдсан. Энэ нь зөвхөн ёс зүйн шийдвэр биш, харин салбарт өгсөн сануулга. Нэг хүний алдаа хэдэн зуун хүний хөдөлмөрийг үгүй хийж чадна гэдгийг энэ хэрэг тод харуулсан. Канадын хувьд Крис Ву бол хууль ёсных нь иргэн хിവэр, гэхдээ бодит байдал дээр тэр Канадын нийгэмд буцах орон зайгүй хүн болсон. Ялаа дуусгаад албадан гаргагдсан ч түүнийг тайз дэлгэц урлагийн салбар хүлээж авахгүй. Хууль зүйн хувьд эрх чөлөөтэй байж болох ч нийгмийн хувьд тэр насан туршийн шошготой үлдэнэ. Энэ бол шоронгийн хаалганаас цааш үргэлжилдэг бичигдээгүй ял юм. Энэ түүх нэг хүний уналтаар дуусахгүй. Энэ хэрэг Хятадын алдартнуудын ёс зүй агентлагуудын хариуцлага, фэн соёлын сохор шүтлэгт бодит асуулт тавьсан. Бид хэнийг яагаад ямар үнээр өмгөөлдөг вэ гэдэг асуулт. Хэрвээ тэр дуу хоолой анх гарч ирээгүй бол, хэрвээ олон хүн дуугүй өнгөрсөн бол, энэ түүх өнөөдөр огт өөрөөр бичигдэх байсан байж магадгүй. Эцэст нь үлдэж байгаа нэг зүйл бол энгийн боловч эвгүй үнэн. Алтар нэр бол хариуцлагаас зүгтах халахвч биш. Мөнгө бол үннээс зүгтах тасалбар биш. Ганцхан хүний дуу хоолой байсан ч системийг хөдөлгөж чаддаг. Крис Вугийн түүх үүнийг нотолсон. Өнөөдрийн дугаар энд хүрээ дуусч байна. Гэхдээ асуулт дуусаагүй. Дараагийн удаа бид өөр нэр өөр түүх ярьж магадгүй, гэвч гол санаа өөрчлөгдөхгүй. Алдар нэр эрх мэдэл хяналтгүй удвал сүрэлд хүргэдэг. Харин үнэн цаг хугацаанаас хоцордогч эцтэй заавал ил гарч ирдэг юм а.